Rookie of the Year Cooper Flag-ийн rookie картыг хайцгаая. Guys, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би багахан хугацаанд сонирхож байгаа хоббиныхон талаар хуваалцахаар шийдлээ. Энэ бол спорт арилжааны карт. Маш олон янзын спорт арилжааны карт байдгаас би сагсан бөмбөгийн карт цуглуулах дуртай. NBA-гийн цорын ганц аль бие усны эрхтэй Topps компаниас 8 сарын 6-нд энэ жилийн Chrome Update цувралаа худалдаанд гаргасан. Энэ урд өмнө байгаагүй маш их өндөр эрэлттэй цуврал болж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн үеэрл бүх рүүки тоглогчид анхныхаа тоглолтын өмсгөл дээр дебют гэсэн дардстай тоглосон. Тэр дардсыг хайчилж аваад картанд оруулснараа энэ цуврал маш үнцэнтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл цуглуулагч нарын худалдаж авсан хайрцаг картнууд дотроос 93 рүүки дебют картыг олох багц болов магадлал бүгдэнд нь байгаа. Бүгд гарын үсгтэйгээр нь топ тоглогчийн картууд мэдээж маш их өндөр үн хүрж байгаа. Тэр дундаа Cooper Flag-ийн картыг олвол $5 сая үн төлнө гэсэн хүмүүс араараасаа гарч ирсэн. За ингээ хамтдаа Flag-ийн картыг ирэлгарцгаая. За тэгээ 8 сарын 6-нд би найз охинтойгоо хотоогоо өглөө эртлэн босчол гарч чадаагүй. Ер нь бол карт гарсан өдөр хүмүүс маш эрт дэлгүүр онгонгууд оочлоод аваад дуусчихдаг. Яг тэгээд би 2-3 дэлгүүр орсон боловч яг тэгээд дууссан байсан. Тэгээд азар хамгийн сүүлийн дэлгүүр лүгээ ортол худалдагч нь надад ингээд Jordan 3 хайрцаг байгаа гэж хэлээд тэгээд тэр 3 хайрцаг нь би гуйсараа худалдаж авсан байгаа. Зорьсон хэрэгээ бүтээсэн маш их баярлсан. Шинэ жилээр жоох хөөхөд бэлгээ аваад баярлж байгаа юм шиг л их баярлсан. Тэгээд дараагийнхаа видеонуудаар би энэ хайрцагуудаа задлаа дотроос нь ямар картнууд гарахаас гадна энэ карт цуглуулах соёл болон картны тухай бүх мэдээллүүдийг та бүхэнд хүргээд явна. Тэгээд дараагийнхаа видеогоор уулзцгаая.